За тэгэхээр өнөөдөр бол яг энэ киноны талаар бас ярина. Тий. Зарим нэг зүйлүүд бол бас болохгүй байгаа юм шиг санагдаад байгаа учраас ярих хэрэгтэй гэж бодоод байна. За тэгээд одоо ер нь бол яг юм байна л да. Монгол улс болон барууны одоо соёл хөгжил ёс суртахууны бас нэлээд том доголдолд ороод байгаа юм болоо да гэсэн юм харагдаж байна. Тэгэхээр яах вэ гэхээр энэ ч одоо нөгөө тэгэхээр одоо энэ 200-300 жил явцсан соёл ч юм бол ер нь хөгшин соёл байхгүй. Нэлээд олон 100 жил, 1000 жил явцсан одоо энэ Иесусийн Христийн соёлоос өксөлөд ингээд хууль зүй нийгмийн соёл нь ингээд хөгжөөд ирсэн соёл. Тэгээд энэ ёс суртахуун дээр чинь 300 жил одоо ингээд явцсан хүмүүс чинь эхнээс одоо нэгэн бодлоо одоо нийлээд эрхчлөөнд хүрсэн боломжтой байдалд орцсон хүмүүс чинь энэ ёс суртахууны байдалтай зохицохгүй одоо янз бүрийн юм хийгээд байх шиг байна. Тэр хийж ирсэн юм байна. Тэр нь одоо ингээд тэр одоо сүүлийн интернетээр гардаг тэр Эпштейний файлуудаар бол гарч ирж байна л да. Одоо Америк, Европын томчууд нь тэр одоо тэнд бол холбогдож янз бүрийн буруу урсгалтай юмд холбогдож байсан нь бол харагдаж илэрч гарч ирж байна. Тийм ч одоо яагаад гэж юм гэхээр одоо энэ ёс суртахуун чинь өөрөө маш олон жил ингээд яваад ирсэн. Тэгээд нөгөө хүмүүс нь тэр олон жилийн хугацаанд exhausted гэж болоод байгаа байхгүй. Одоо нөгөө хитрхи нэг баригдсан ёс суртахуунаар ингээд олон жил явчихаар сүултээ хүмүүс хүний тэр юм ядардаг байна л да. Тэгээд тийм янз юм руу халтарч орж байгаа юм байна. Одоо бизнесийн улс төрийн одоо тэр бүмтнүүд томчууд маш их мөнгө төлж л одоо тэнд л бай. Одоо жишээ нь өөрсдийнхөө янз бүрийн гаж хэрэгцээ юугаа хангадаг бол тэгж одоо тэрний тэгж илэрч байгаа юм байна л да. За тийм болж таарж байна. Энэ барууны соёл чиглэлээр сүүлийн үед ийм болоод байна. Ер нь бол яахааргүй exhausted болчихсон юм байна. Нөгөө нэг жирийн хүмүүс нь бол мэдээж тийм болоогүй л байгаа л тэр чинь бол одоо нөгөө жирийн амьдралдаа дарагдал ялгаагүй л одоо Монголд зээл моргож ипотек юу гэдэг банкны зээл кредит карт гэл ингээл тэгэл байшин байр машин гэл ингээл бүх юм дарагдал тэрнийхээ төлөө одоо хүүхдийн сургууль мургуул гэл ингээл байж байгаа шүү дээ. Монголд ч ялгаагүй, Европт ч ялгаагүй, Америкт ч ялгаагүй, Японд ч ялгаагүй. Гэтэл тэрнээс халтарсан тэр хэрэгцээ аль эрт одоо нөгөө асуудалгүй болсон хүмүүс чинь цаашаа илүү их тэр одоо нэгэнд олцсон мөнгөөр илүү их юу янз бүрийн хэрэгцээ шаардлага хангах хэрэгтэй болдог байх л та бодвол ингээд тиймэрхүү байдалд ороод одоо ингээд маш өндөрлөлтэй байдал гарч ирж байна тэр хүмүүс. Тэгэхээр эн чинь өөрөө маш одоо ёс суртахуун бол цаашаагаа бол одоо ёс суртахуун гэдэг зүйл нь тухайн хүмүүсийг барьж дийлэхгүй болчиход байгаа байхгүй юу? Одоо жишээ нь хууль
зөв буруу гэсэн одоо нэг чинь барууны хүмүүст бол одоо Иесус Христийн одоо зөв буруу энэ зөв гэсэн тийм юм алдагдаж эхэлж байгаа гэсэн үг. Эсвэл одоо урлагч байт юм уу те. Тэр урлагаар чинь бас дамжиж хүмүүс чинь бас тодорхой хэмжээний хэмжээгээ мэдэрдэг байхгүй, emotional сэтгэл зүйн сэтгэл санааны байдлаа яадаг зэгцэлж авна. Монголын хувьд бол тэр чинь болоогүй. Одоо тэр нэг хин ч нэг илбэгдүүлж баттуулгаж сайхан бэлэгч энэ хүмүүс гам батж энэ хүмүүс ингээл холбогдол нэгдэг чинь эднээс ч юм бол зүгээр бодвол тэгэл монголчууд хаа явсан газараа хаана ер нь бол юу л яадаг шүү дээ. Хаанаас нэг мөнгө олж босох уу, хаанаас яаж вэ гэсэн ийм л Монгол руу яаж мөнгө оруулж ирэх үү. Одоо бодвол зарим нь ойлгохдох уу гэсэн тиймэрхүү юм явж байгаа шүү дээ. Тэгэл арайч бас тэнд нь очиод янз бүр усан хүмүүс бол байхгүй л байх зүгээр монголчууд дотроо бол Америкт ихгүй тэгээд яг энэ дотроо жишээ баячууд бол яадаг юм чөтгөр бөөмд шүү дээ. Эднээс бол бас Монгол дотроо янз янзын зав юм хийдэг ч байж магадгүй. За тэр яг тэр тэгтлээ тэгж айхтар асуудал болчоогүй. Монголын ёс суртахуун бол беби ёс суртахуун хэвээрээ байж энэ барууны ёс суртахуун бол 300 жил болсон. 300 жил болсон ингээд бүр хөгжөөд хүмүүсийг ингээд баригдмал байдалд оруулаад олон зуун жил болсон ийм зүйл. Кино урлагч гэдэг юм уу те. Маш олон зуун жил хөгжиж ирсэн текстүүд явж байгаа. За тэгээд Монголд бол энэ чинь маш цөөхөн жил одоо нэг жоохон 40-50-60 оноос хойш нэг жоохон юм уншдаг болж ирсэн, юм үздэг болж ирсэн, гадаадтай танилцдаг болж ирсэн. Тэрнээс өмнө бол өстой өөрсдийнхөө нэг аман хэлбэрээр одоо юу лээ хүний гутал өшгөлж болохгүй, хөлөө хоорондоо өшгөлж болохгүй, уурган дээгүүр гарч болохгүй, гэрийн тотхон дээр гიშгэж болохгүй ч гэдэг юм. Аман хэлбэрийн ийм арал ёс суртахуун баг явж ирсэн. Тийм л байгаа шүү дээ. Тэгэл энэ болохгүй, тэр болохгүй гэсэн нэг тиймэрхүү юм одоо ч гэсэн явж идэг шүү дээ. Тийм текст маягаар биднэрт бол байхгүй байна. Тэгээд 50-60 он гараад одоо монголчууд арай жоохон иргэн шиж эхлээд за одоо ингээд хүмүүс арай жоохон юм уншдаг болоод хууль мөл гэдэг чинь бичиг цаасан дээр байдаг юм байна гэдэг ч юм уу. Тэгээ одоо бол AI-гаас асуувал ийм хууль байд юм уу яа тийм ингээл асуучиж болж байгаа. Ийм ингэж болох уу яах уу гэдэг бүх юм Монголын хуулийн текстүүдийг ингээд интернет дата сангаас болоод ингээд AI бүгдийн дүгнээ за энэ чинь бол нийгмийн хувьд ийм байна. Хуулийн дээр бол ийм байна. Ёс суртахууны үед бол ийм болохгүй. Энэ бол одоо боломж гэдэг юм. Иймэрхүү юм байгаа. За тэгэхээр Монголын хувьд бол наад ёс суртахуун гэдэг ойлголт чинь бол тэгээ явж ирснээр социализм үед явж ирснээр 90 онд унаад тэгээ 90 оноос хойш дахиж сэргээд ингээд нэг 20-30 жилийн хугацаанд ингээд явж байгаа зүйл. Тэгэхээр маш беби бяцхан юу байхгүй одоо жишээ 90 оноос өмнөх тэр ёс суртахуун одоо жишээ нь хүн номын эсрэг үг хэлж болохгүй ч гэдэг юм уу тий. Дарга хүнийхээ өмнөөс үг хэлж болохгүй ч гэдэг юм. Ямар юм байсан одоо тэр социализм үе тиймэрхүү юмнууд ч надад бүгд хүчингүй болоод одоо болохоор арай өөр маягаар яаж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо тэрийг тэгж заглахаас өөр арга байхгүй.
Тэрнээс 90 оноос өмнө хууль байхгүй байсан юм гэдэг ойлголтондоо биш. Ерөнхий тэр эрүүгийн янз янзын ч гэдэг юм одоо нэг ухалгаа хийж болохгүй гэдэг юм ч тэр чигээр л хэрэгжил явж байгаа шүү дээ. Зүгээр ёс суртахууны үед. Тэгэхээр чин энэ ч нөгөө 30-аад жилийн нэг юутай байгаа байхгүй. Баста ийм беби ардчлалын өнгөстэй ёс суртахуун хэрэгжиж байгаа байхгүй. За тэгэхээр бид нэр одоо яах вэ? Одоо жишээ нь ийм нөхцөлд чинь нөгөө бид бас цагаан цаас шиг болчиход байгаа байхгүй. Одоо тэр намын дарга нар ярьдаг шүү дээ. Цагаан цаас дээр хийж бичиж болно ч гэлээ. Тэрэн шиг л ерөнхийдөө бол ингээл 90 оноос хойш ингээл бичиж эхэлсэн байхгүй юм бол цагаан цаас шиг хүмүүсийн тэр нэг формат хийгээл тэгэл цаашаа ингээл явж байгаа компьютерийн дискээр харьцуулах юм бол тийм л асуудал байхгүй. Тэгээ ингээ явж байгаа энэ одоо беби ёс суртахуун дээр чинь хамаагүй бас дахиж ороод болохгүй. Болчоод байна л да. Тэрийг би хэлэх гээд байна. Хамаагүй дахиж орно гэхээр ч одоо кино ч юм уу те би бол одоо ихэнхдээ энэ юм дээр чинь дандаа кино ярьдаг учраас кино урлагч юм уу те одоо шинэ хууль эдийн засгийн ёс суртахуун гэдэг юм улс төрийн ёс суртахуун ярихгүй шүү дээ. Тэр чинь би сайн мэдчихгүй тэгээ сайн бас яахгүй. Тэгэхээр одоо энэ чинь нэг хүмүүсийн сэтгэл зүйд юу нөлөөлөх вэ гэхээр чинь бас эдийн засаг улс төрийн нөхцөл байдал маш хүчтэй нөлөөлнө. Дээрээс нь үзэж харж байгаа entertainment юунууд чинь нөлөөлнө шүү дээ. Entertainment хэрэгслүүд одоо жишээ нь entertainment хэрэгсэл одоо тэгэхээр тэр хэрэгслээр авж байгаа мэдээллүүд одоо чи мэдээж бүх юм чөлөөтэй байгаа учраас Монголд бол одоо жишээ нь хүмүүс бол гадаадын мэдээллийг ч юм уу одоо хэл мэлтэй хүмүүс бол дамжуулаад авчна. Entertainment одоо ёс суртахууны чи одоо ер нь бол зүгээр ингээд мэдээлэл юунод авчна. Дээрээс нь Монголынхоо контент юмнуудыг үзэн штэ. Ихэнх хүмүүс. За тэгэхээр яах вэ гэхээр нөгөөдөл ч одоо Монгол хүмүүс ч одоо яах вэ гэхээр нөгөө Монголын контентыг үзээд эхлэх үед нэгэнт одоо нөгөө дөрвөн уулынхаа хонхроос гараагүй ч гэдэг юм уу. Энэ одоо юунаас гараагүй хүмүүс чинь хоошоо хэл гараад урагшаа хэл гараад нэг улаауд ирээ орсон хүмүүс өөр одоо тийм нэг 7 хоноод ч юм уу ирсэн хүмүүс ч гэдэг юм те. Ер нь зүгээр улсын хурлын гишүүд дотор ч гэсэн манай одоо жишээ нь нийгмийн тэргүүлэх хэсэг дотор ч гэсэн яг ингээд нэг гадаадд сураад ч юм уу те ингээд яасан тийм ёс суртахуунтай хүн яг байт юм да. Цөөхөн л харагдаад идэг шүү дээ. Энэ чинь тэн дотор бол мэдээж байгаа л да зөндөө. Тэгэхээр нөхөдөл чинь ингээл хийж байгаа барьж байгаа юмыг харахаар тэр юм ингээд алдагдуулаад байгаа байхгүй. За тэрэн шиг л одоо Монголд одоо тэр юунуудыг чинь яаж байгаа хүмүүст ингэж нөлөөлж байгаа тэр
entertainment ертөнцийн юмнууд чинь ер нь яаж нөлөөлөд юм уу тийм ээ. Нөгөө baby mind руу чинь 9 суртахуунтай baby mind байхгүй. Монголын одоо ихэнх хүмүүсүүд бол baby mind одоо 9 суртахууны үед тийм ээ 130 жилийн нийгэм их хүмүүс гэдэг утгаараа биш нэг нийгэм нь baby mind. Хүмүүсийн нийлмэл оюуныг ингээд нийлүүлээд ойлгох юм бол нэгэн тийм цогц оюун болно шүү дээ тийм. Тэр нь baby mind байна. Жишээ нь Америк, Европт аваад үзэхэд тэр чинь 300 жил болсон. Exhausted хөгшин mind байна. Тэг бүх юм үзсэн, бүх юм ойлгоцсон. 9 суртахууныг бүгдийг яатсан. Юу ч яасан тэрэнд нэг бүрэн автахааргүй. Гэтэл Монголд бол ерөөсөн маш хурдан автсан шүү дээ. Маш хурдан автсан. Зүгээр л нэг монголчууд ерөөсөн амар амархан автдаг байхгүй. Энд чинь нөгөө baby mindтай л холбоотой байхгүй. Нийлмэл оюун нэг хүний майндыг baby mind гэдэг юм шиг одоо нэг 40-50 нас хүрсэн ч юм уу 20-30 настай хүнийг чи хүүхдийн оюун ухаантай байна гэдэг юм шиг. Энэ нийлмэл оюун нийлээд хүмүүсийн нийлсэн оюун чинь нийлээд baby mind болдог байхгүй. Тэгэхээр одоо жишээ нь ингээл үг мөг янз янзын нийгэмд нэг үг гардаг шүү дээ. Юу гэдэг лээ. Тэгэл ингээл янз янзаар хэлээл ац гайл ингээл лалар маларч гэдэг юм. Тэгэл ингээл иймэрхүү ингээл сүүлийн үед амар их нэвтэрч орж ирдэг байхгүй. Тэгээ нөгөө хүмүүс тэрийг ингээд амар хурдан. Одоо жишээ нь энэ би бол энийг сайн мэдэж байна. Энэ лалар гэж үг. Энэ нэг 2014-5 оны үед нэг Батүл нэг сонинд нэг ярьцдаг хөөхтэй. Нэг юу гэлээж иргэжтэй холбоотой тэд нар бол лалын юу шиг нүдээ боосон иглээ нүрээ боосон тэд нар лалар юм аа. Бид нар лалар гэдэг байсан энэ төр гэл янз янз юм яриад. Тэгэл ингэн гут нөгөө үг нь ингээл нийгэмд нэвтрээл 14-3-4 он. Тэрнээс өмнө бол ингэж би бас мэдэн шүү дээ энэ чинь залуучууд 2000 он, 90-ад он, 2000-ад он, 2010-ад оны үед чинь залуучуудад зүг ингээл би ч өөрөө залуу гэсэн юм шиг ингээл дунд нь орол явахад тийм үгнүүдийн яг нэг эртнээс уламжлагдж ирсэн стамстайгаа бол хэлнэ шүү дээ. За тэгжээ тэр сүүл 14-5 оноос хойш ингээл лалар гайл янз янз юм эхэлж байгаа. Тэгсний ац гайл янз янз юм хэлэл эхэлж байгаа. Тэг ингээд нөгөө нийгэмд маш хурдан ингээд иймэрхүү юмуд ингээд тарж одоо түгдэг байхгүй. Тэгэхээр ч нөгөө эн чинь нөгөө 9 суртахууны нөгөө хүлээж авах тэрнээс хамгаалах одоо дефенс механизм байхгүй байхгүй. Өөрийгөө одоо нэг за би олон нийт янз янзын үг хэлээд байна. Тэр үгнээс би өөр одоо жишээ нь 9 суртахуунтай юм бол би заавал хүмүүсийг дуурайх албагүй гэсэн бүрийн protection гадуур бүрхүүлтэй байгаа шүү дээ. 9 суртахуун гэсэн тийм хүчтэй байдаг байхгүй. Гэтэл тийм байдлын хүмүүс чинь шууд зүгээр л нэг кул харагдах гал тэгэл янз янзын хараал хийлээл стаалала малраа муацаа хийж байгаа чигээл ингээд эхэлдэг байхгүй. Тэгэхээр эн чинь ингээл нийгэм ингээд юмд ингээд маш хурдан ингэж автаж байна. Эн чинь нэг кул биш байхгүй. Энэ бол анкул байхгүй. Энэ бол зүгээр л нэг тийм даган дуурайсан алиас албатай маягийн майнд хүмүүс ингэж автаж эхэлж байгаа байхгүй. Ер нь маш хурдан автаж байгаа. Тэгэл одоо ингээл харж явах танаас нэг хошин шогоор нэг үг хэлэхдээ тэгэл тэрэн тэгэл ингээл жишээ нь овоо муугар бай гэж хэлнэ. Тэгэн гут нөгөөх нь тэгэл ингээл дамжаал явчих. Тэгэл ингээл нөгөө хошин шогийн нэг үг хэлэхдээ ингээл нэг ийм л нэг uneducated боловсралгүй тэгээд моралгүй
ингээд өөрийн хамгаалалт, оюуны хамгаалалт потенциал байхгүй ийм хүмүүс ингээд маш хурдан ингээд үг юмнууд ингээд хараагаал ингээд явчихж байгаа байхгүй. Тэгэл өөрөө тэрнийхээ хэсэг нь бол за тэгэхээр гол нь тэгээд энэ baby mind чинь энэ манай энэ ёс суртахууны энэ baby mind чинь нийлмэлийн оюун чинь ийм бяцхан байгаа учраас энэ лүү чинь бид нар ингэж хамаагүй орж болохгүй байхгүй. Жишээ нь дөрвөн бие Батүл гээд хэллээ ингээд бас ч гэж эн чинь нэг ардчлалын эхлүүлсэн хэдэн хүмүүсийн нэг нэгэхэд маш ёс суртахуунгүй л байгаа байхгүй. Үндсэн ёс суртахуун маш дорой хүн чинь л ингээд би ийм үг хэлээд ингээд яач тэгэнгუთ ингээд нийгэм хүлээгээд авчихна гэдэг юм мэдээд тэгээ ингээд цаашаа ингээд за тэр яах тиймэрхүү байдлаар тэгээд тэр эн чинь нөгөө нэг кул биш ямар нэгэн байдлаар энэ өөрийн тийм юуг л байгаа асуудал. Одоо жишээ нь өөрсдөө тийм үг хэрэгэлдэг яадаг бол ер нь тэгээд өөрсдөө бол маш тийм baby mindтай яг л нөгөө нийлмэл тэр мас ямар тийм гинэн итгэмтгий юмыг хүлээж авч байна. Тэр байдалтай л хүн гэсэн үг байхгүй. Одоо бол нийгэм чинь юу болчиход байна шүү дээ. Ухаалаг хүмүүс чинь кул болчиход байна шүү дээ. Өөрийн гэсэн тийм ёс суртахууны одоо нөгөө ёс суртахуун гэхээс илүү асар их ухааны потенциалын чадвартай. Дээрээс нь тэгээд маш их мэдээлэлтэй. Тэгээ ингээд эрийгээ боловсруулах маш хүчин чадалтай. Ийм хүмүүс чинь кул байхгүй. Одоо бол маш тийм дог хүмүүс байхгүй. Бусдыг татах чадвар өндөртэй хүмүүс байхгүй. Тэгэхгүй ингээд нэг үг тэнд нэг нусгаар батсан ч гэдэг юм нэг үг хэлэнгүүт тэрийг дахиад чи өөрөө сурж аваад тэгэл цаашаа ингээд үргэлжлүүлээд яваад байна гэдэг чинь чи өөрөө тэр нусгаа нөхөртөл яг ижлэхэн нөхөрл болж таарад байгаа байхгүй. За тийм байна. За тэгэхээр одоо эн чинь яаж вэ гэхээр за биднес одоо эндээс юу мэдэх ёстой гэхээр ингээд нөгөө ёс суртахуун гэдэг юм чинь ёс суртахуун болон тухайн хүний боловсрол юуны энэ зөвхөн аяа бол хүн үнэхээр дургүй гэсэн үедээ хүн янз янзын үг хэлж болно л та. Гэхдээ тэр хэлж болохгүй гэдээ өөрийгөө байргээд байгаа юм биш. Зүгээр амны уншлага болцсон ингээ байнга хэлээд байна гэдэг чинь өөрөө маш юу байхгүй. Хүн хараал хэлдэггүй янз янзын юм хэлдэггүй хүн гэж ер нь байхгүй шүү дээ. За тэрийг зүгээр орхи. Зүгээр ер нь тэгтээ ингээд нөгөө ямиг цаашаа ингэж дамжуулагч маш хурдан ингэж хүлээж аваад дамжуулагч байна гэдэг чинь өөрөө маш baby mindтай байна л гэсэн үг. Энэ нөгөө манай Монголын ёс суртахууны хэмжээ чинь маш бага ер нь бол юу байгаа дээ шүү дээ. Юу ч хүлээж авахд бэлэн байгаа дээ шүү дээ. Ийм осолтой үед хамаагүй тэрний нэг хэсэг болж явах нь бол лавл нэлийн боловсролтой болон потенциалтай хүний хийх үйлдэл биш байхгүй. За тэгэхээр би одоо эндээс юу ярих гэдэг вэ гэхээр одоо нэгэн л киноны тухай ингэж орж ирж байгаа учраас одоо энэ чинь ингэж явж байгаа. Тэгэхээр одоо шүү дээ. За энэ компаниуд продюсерууд ингээд кино бол контентийг бүтээж эхэлж байна те ингээд MCS, Look TV, Nomadia энэ төр гэл ингээд явж байна те. Эднээс ч одоо яаж нэг ёстой нөгөө нийгэмд бас нэг юм тарьж байгаа шүү дээ. Нэг ингээд ёс суртахууны нэг юм хэмжээг түгээж байгаа. Нэг талаар нэг хүмүүсийг баясгаж байгаа ч гэсэн нэг нөгөө талаар энэ ч бас нэг юу яаж байгаа байхгүй. Одоо нөгөө алтан боломж төр байгаа байхгүй. Хүмүүст ямар нэгэн байдлаар
одоо сайн хүн бүтээгээ заяа жишээ Номадиа гэж компани тийм MCS-ийн охин компани ахалдаг бол өөрийнхөө контентуудаар ингээд их тийм бүтээлч гэдэг утга бол юус алдагдаад байгаа байхгүй Монголд. Зүгээр л нэг юм огшмол хүмүүс тийм ээ. Огшмол нэг тийм одоо ингээд нэг тийм хуучны юунд огшсон ч гэдэг юм уу. Эсвэл одоо түүх мөнхөрөө бахархсан ч гэдэг юм. Ийм огшмол хүмүүс бол яах вэ тэгэл тэрийг л ингээд хөгжүүлээд байгаа болохоос бүтээлч хүмүүсийн бүтээл гэдэг чинь нэг янз бүрийн шинжлэх ухааны ч юм уу эсвэл бизнесийн санхүүгийн тийм ээ нийгэмд ингээд нэг юм бүтээгээд байна шүү дээ. Шинжлэх ухаан, бизнес, эдийн засаг, санхүү. За хууль бол яах вэ? Хууль бол тэр арай өөр болох. Би кино гэж хэлэхгүй. Кино гэдэг юм уу янз янзын энэ урлагч одоо юу болоод байгаа мэддэг. Сүйс за тэрийг дараа гэх. Тэгэхээр энэ эдийн засаг, шинжлэх ухаан, санхүү энэ гурван ойлголт уул уурхайч гэдэг юм тий. Энэ бүтээлч маягийн одоо санхүүгээр дамжуулж эдийн засгийн зөв бодлогоор дамжуулж шинжлэх ухааны ололтыг ашиглаад ингээд баялаг тодорхой хэмжээний одоо нэг санхүүгийн их усүр бүтээж байгаа хгүй хүмүүс. Тэгээд тэр санхүүгийн их усүр дээр үндэслээд ингээд цаашаа янз бүрийн хөрөнгө оруулалтууд хийгдээд Монгол улсад хэрэгтэй болж байгаа шүү дээ. Тиймэрхүү юм болж байгаа гэдгийг ерөөсөө хамгийн наазах хүмүүс ойлгохгүй шүү дээ. Тэр зүгээр л манай Чингис хаан их газар нутгийг эзлээл ийм гоё баялагтай улс биднээс өгцөн. Одоо эн чинь ерөөсөө манай л баялаг. Тэр яаж мааж хурцдаж байна экскаватораар авах нь тэр яаж авах нь тэр нэг чухал биш. Зүгээр баялаг бол баялаг. Газар доор байна уу дээр байна уу тэр бол чухал биш. Гэх маягаар ингээд яагаад байгаа байхгүй. Тэгэхээр тиймэрхүү байдлаар ингээд хүмүүсийг огшуулаад хөгжүүлээд байхгүй. Наад энэ Номадиа гэдэг Pictures гэдэг наа чинь продюсеринг компани байгаа байхгүй. Энэ продюсеринг компани ингээд нэг юм дахиад нөгөө нэг янз янзын хөдөлгөөний товаршууд ингээл нэмээл ингээл өөрсөдөө гайж ирээл тэгэн гол нөгөөдөл нь очиж нөгөө ухаан хотгийн очиж булааж аавна гээл. Тэгэхээр энэ дээрээс MCS өөрөө бодох хэрэгтэй байхгүй. Ямар кино бид нар санхүүжүүлэх ёстой. Номадиа Pictures тэр зүгээр л ашигла болж ивэл хамаагүй тэнд бол өөрсдөд нь таарсан тийм нөгөө бүдүүлгүүдийг бүтээдэг тийм контент бүтээгээд тэгээд яаж ч болохгүй шүү дээ. Тэгэл ингээл нөгөөдөл нь тэр бүтээлч юм ерөөсөө яахгүй зүгээр л эвдэл сүйтгэх очиж уурхай очиж эвдэл сүйтгэх үү. Энэ дээр ч тийм энэ кино дээр ч балж шүү дээ. Эвдэл сүйтгэл жанрын чинь ингээл сүгдүүлж байгаа л тэгэл нөгөө экскаваторын дугуйг хангах буудаал жинхэнэ баатарлаг байна шүү дээ. Тэргээл иймэрхүү юмнууд ингээд бүтээгээд зангуут тэрийн ивент итгээд тэгэн гол нөгөөдүүлийн ингээд кино театрч үт юм уу энэ лог ТV ч үт юм уу өнгөр үзээд ингээд дахиад ингээд цикл явагдаад байгаа байхгүй. Тэгэхээр наадах та нар ялангуяа би энэ үндсэн компанид нь хэлмээр юм шиг санагдана. MCS центр одоо наад Номадиа лог ТV энэ төр юу гаргаад ямар юм хийгээд байгаагаа та нар бас жоохон бодолцож үзмээр юм байна шүү. Тэгэхгүй л ингээд одоо өөрсдийнхөө тийм цикл рүү өөрсдийнхөө юу руу ингээд халтан довтлох магадлалтай тийм бүтээгдэхүүнүүдийг ингээд контентээр дамжуулж бий болгоод иж болохгүй шүү дээ.
шаардах дээр бол анхаарах хэрэгтэй наад ч одоо юм сүлдэг бүр хамаагүй юм хийдэг болсон. За яг тэр хувь хүмүүс бол тэр юугаа хийн хамаагүй чи нэг бодлого байх хэрэгтэй шүү дээ. Одоо Монголд одоо ганцхан л шахуу өөр өдөөшөө байд юм уу? Ийм продюсерийн ийм том компани үүсэж явж байгаа байхгүй Номадиа тэгээд нөгөө өөрийн тийм цацах сувг муугтай инновашн ч гэдэг юм уу лүг ТV ч гэдэг юм. Тэгээ хаанаас санхүүжээд энэ гэхээр магадгүй MCS охин компани учраас MCS-с санхүүждэг гэж болох юм. Эсвэл одоо нөгөө өөрсдөө бас санхүүжилттэй болох ёстой гэсэн тийм дүрмтэй ч явж болох юм. Тэгэхдээ тэр чинь нөгөө анхдагч тэр том групп нь бас нэг бүр нэг санхүүгийн бариад яахгүй маа гэхэд тодорхой хэмжээнд энэ контентын бодлогыг бас жоохон анхаарлаа хандуулах хэрэгтэй байхгүй. Тэгээ одоо би энэ юун дээр ингэж анхааруулж хэлж байна. Тэгээд дээрэс нь одоо тэгээ ингээд би нөгөө сүүлийн үед бүтээгдсэн зарим нэг кинонуудыг би үзээгүй л зүгээр энэ Номадигаас юу хийж байгааг би нэг үзээчгүй. Зүгээр би энэ нөгөө сая энэ Ацаа хиймэр гэж богино хэмжээний кино богино нийлээ онлайнд ийм сериалыг үзсэн баггүй 6 7. Тэгээд энэ дээр бол яг боломжийн юм явж байгаа эхлээд яг энэ ч нөгөө бас жишээж нэг арт фильм гэдэг анхнаасаа ингээд бас нэг юм хийх гээд кино наадам янз янз юм хийх гээд яваад исэн энэ их хоёр гэж залуугийн юм байгаа байхгүй. Тэгээд энэ ингээд боломжийн бас одоо эн чинь нэгэнд тэр юм үзсэн кинонууд үзсэн болохоор эн чинь бас нэг тодорхой хэмжээнд юм ойлгож байгаа шүү дээ найруулагчийн хувьд бол. Тэгээд тэр ойлгоцороо ингээд тодорхой хэмжээний энэ юунуудыг бол киноны нэг тийм дажгүй одоо юунууд орж ирсэн байлээ. Би бол одоо жишээ нь тэр эхний 2-3 анги үзэж байгаа л тэгэл ингээд ер нь эхний 1-2 ангиас ингээд харж байхад бол ер нь арай л нэг өөр одоо жишээ нь Монголд хийж өмнөх тэр янз янзын богино юу кино л яг сериал телевизийн сериал кино ч гэсэн арай нэг өөр хийцтэй гаргаж ирж байгаа байдал бол харагдаж байна. Тэ нэг тийм вестерн өнгөйс ажиглагдаад байх шиг. Тийм тэгжээс ингээл нэг Титаногийн нөгөө нэг киноны өнгөйс ажиглагдаад байх шиг. Тарантиногийн киноны өнгөйс ажиглагдаад байх шиг. Ер нь бол бас их дажгүй юмнууд явж байна. Тэрийг би юусоо хөөсөхгүй. Энэ бол бас муучгүй бас дунджаас дээгүүр сериал шүү. Одоо чинь Монгол хийж байгаа кинонууд харьцуулж үзэхэд би харьцуулаач үзээчгүй болохоор зарим нь үздэгчгүй болохоор яг зүгээр. Тэгэхдээ бодох юм бол алга юм бол их бодоод одоо энэ бодвол ингээд ийм кино хийгээд нийгэмд анхаарал хандуулад ингээд юмыг бодогдуулъя энэ гэж аль түлд бодсон ч гэж болох юм. Тэгэхдээ тийм бол алга энд бол тэгээд нөгөө юу энэ Ацаа хиймэр гэдэг чинь Ацаа гэдэг нөгөө ац түрүүн хэлээд ац гэдэг үгийг л хэлээд байна л да. Тэгэл хиймэр Ацаа дөөдөнийх тэгж хэлдэг хэлгүүдээ бодвол Ацаа хийж байгаа энэ төр тийм л утгатай нэр юм шиг байлээ. За тэгээд нөгөө түрүүнээс хэлээдсэн нөгөө ёс суртахуун гэж анхнаасаа яриадсэн тэрэн дээр доголдол гарцсан байгаа байхгүй. Энэ дээр бол ерөөсөө нэг тийм үзэгчдийн одоо нөгөө юуг бол ерөөсөө хүлээж авах юуг л одоо Монголын үзэгчид бол хамаагүй бас юм тэгж яаж болохгүй. Хэдийгээр гадаадын янз янзын кино үзэж байгаа ч гэсэн энэ ч бол нөгөө яг л
түрүүн би хэлээдсэн шүү дээ. Ац гээл хилжүүл ац гээл хүлээгээд авчдаг. Тэгэл тэрийгээ хилээд цаашаа явчихдаг. Лалар гээл хилжүүл тэрийгээ хүлээгээд авчдаг. Тэгэл ингээл хилээ авчдаг. Нэг оюуны тийм суур ёс суртахууны юм үсэг хүмүүс нийгэм дээр чинь очиж хамаагүй тийм ёс суртахуунгүй юм өгч болдгоо байхгүй гэж болохгүй. Яг тэгэхээр энэ киног ингэж үзүүлж ийсэн, кино наадам зохио юм байгуулж ийсэн, нэлээд оюунлаг юм хийж ийсэн хүмүүсүүд бол энийг мэдж явах хэрэгтэй. Энэ бол үүрэг байхгүй. Тэр амраа энтертэй бол ярих юм байхгүй. Амраа энтер бол ямар их шаалцсан малцч гэнэ үү шүү. Дандаа л нэг тийм хийж өгдөг шүү дээ. Тэр бол тэгэхээр Монголын нийгэм зориулсан тийм кино хийж байгаа бол энэ дээр маш болгоомжтой хандах ёстой байсан байж магадгүй. Зүгээр л би ингэж хийн гэл ингээл хийждэг тийм байж болохгүй. Тэгэж сонирхолтой юм болоогүй л тэр сүүлдээ 4-5 дугаар ангиас эхлээд тэгээд нэг 7 ангитай сүүлдээ бүр залхаад би бүр ёо энэ яг л ингээл ойлгомжтой ингээл хийчихэж байгаа юм багт. Ямар ч тийм даалд утга санаа байхгүй зүгээр л ингээл тийм юм хийж бас тэнгуудлаа энийгээ бид нэр айхтар юм хийцсэн юм шиг тийм байж болохгүй. Одоо залуучууд бол юм үзээгүй байна. Одоо барууны нөгөө ёс суртахууны нэг гоё нийгэм ич үзээг байгаа байхгүй залуучууд одоо ихэнх нь гадагшаа дотгошоо гарч үзээгүй ч гэдэг юм уу те. Одоо энэ манай энэ киног хийсэн найруулагч гэсэн дотоод төгссөн л залуу байх хэвээр. Гадаад модод явж исэн л удаа гадаад төгсөг бах амраач гэсэн сүүс мүсийн бүтээлүүд шүү дээ. Эднээс ч юм бол сүүс ч ямар скандал юу болоод байгаа юу ч сүүлдээ би энэ өмнөх нэг подкастн дээр сүүс үл юу гэсэн бүр гэмтэргийн шинжтэй юмуд хийдэг гарууд тэнд байт юм ааш. Бараг энэ зүгээр тэр байшингийн татан болгоод тэр зүгээр энэ тэнд мөсийн нэг соёл урлагийн мөсийн салбарын эдийн засгийн сургууль гэдэг соёл урлагийн сургууль болоо. Тэгээ ингээд тусдаа сургууль мөргөл биш зүгээр нэг танхим болгоод явуучмаар юм байна. Тэгэхгүй бол наач тусдаа ийм нэг ийм үл бүтэх сургууль бол яг тэгэхээр эн чин дараа нь эндээс гарч иж байгаа бүтээгдэхүүнүүд дахиад кино янз янзын оршин шог юу хийдэг. Дахиад нийгэмд буруугаар нөлөөлөд байгаа учраас би ингэх гээд байгаа. Одоо энэ кино Ацаа хиймэр гээд ಈ кино ч гэсэн тодорхой хэмжээнд одоо тэр хэдэн 10 жижиг үеийн 13 онд би тэр энэ Алтан альс кино наадмын анхны шүүгчээр бас ажиллаж байсан. Тэрнээс хойш 10 гаруй жил энэ наадам зохион байгуулаад өшөө тэр кино гаргаад нийгмийг соёнгийн гэрүүлэх юм хийж ижсэн гинт пал гээд 100% эргээд ингээд майгаад нийгэм лүгөө солиоч өгч болохгүй шүү дээ. Тэгэхээр тий за тэгээд энэ одоо тэр 6-ад бол одоо тийм Ацаа хиймэр гэж киноны 5-6-ад болдгоор ингээсээ бол жоохон тэнэгдүүлүүд хэлсэн байхгүй. Зүгээр л нэг алга гэдэг болсон. Зүгээр л ингээл хүн авч засч масан ч гэж одоо юу гэсэн ч юм. Тэгээ одоо нөгөө юу илээ. Юу гэсэн ч үг юм уу гэж. Одоо энэ энтер бол ингээл амд орцсон. Бас л би одоо ингээл тэр хүмүүсийн хэлж байгаа үг ингээл дуурайцсан хаанаас ч гаралтай үг энэ ингэсэн явж байгаа байхгүй. Тэгэхээр ингэж нийгэмд ингэж үгнүүд янз янзын үгнүүд ингэж тархаж идэг байхгүй. За тэгээд энэ ч нөгөө тийм зарим нэг хэсгүүд нь тийм юу байж болж байгаа. Одоо нэг тийм suspense, horror маягийн оруулаад ирсэн ч юм уу тийм ингээд нэг элементүүд гой элементүүд явж байгаа байхгүй энд бол. Тэгэл нэг ерөнхий нэг утгаараа очиод нөгөө киного тийм сонирн болгоо хийцэн. Тэр нэг тийм Монголд хизээч тийм янз янзын хүлээж авах юуг суур байхгүй. Цуврал аллаг маллаг гэж одоо тийм юу байсан Монголд. Тийм балаа юм хийгээл ингээд
Наа чирээс зүгээр яг мунхаграл бол байгаа. Одоо сум орон нутагч байна уу, хот хооронд чинь суманд байгаад байгаа юм биш. Энэ чирээс ингээл хотод зайсанд мунхаграл дүүрэн байгаа. Улсын хурал дотор мунхаграл зүүрэн байгаа. Эсвэл одоо энэ хайлаастад мунхаграл дүүрэн байгаа. Ховдын хов дотод үед юм тэр ямар сум билээ. Нэг янз янзын нөхдүүд очоод нэг юм хийх гэсэн чи эсэргүүцэдгүй гэдэг. Тэр дүүрэн мунхаграл байгаа. Гэхдээ тэр чинь мунхагралаар харуулах хэрэгтэй байхгүй. Ийм мунхаграл байна. Тэрнээс шууд ингэ ийм юм байна. Ийм гэмтэрийн тийм одоо начист бүтг. Ингэж одоо нөгөө нийгмийн хачин балаа юм харуулж тэрийг ингээд тэр Люк ТV-гээр ингээд цацаал байдгаараа сурталчлаа тий. Нийгмийн ёс суртахуун гэдэг чинь соёлтой болон энэ тэнд соёл үзсэн хүмүүс чинь тэгж хүлээж авахгүй нэг ангийн үзэл үзэх. Ингэж байгаа байхгүй. Би л нэг янз янзын үзээд ингээд сурцсан тоохгүй болохоор тэр чинь дуустал юм гэж. Эхлээд яг сонирхолтой юм чинь сүүлдээ ингээд бүр яах нь гэдэг үзээд байхаар бүр сүүлдээ залхаад дуусч байгаа байхгүй. Одоо тэр нэг урдсан дотор нэг сексийн үзэгдэл энэ төр чинь бас Монгол кинонд байхгүй хөөрхөн л үзэгдэл гэдэг шүү дээ. Тэр энэ төр чинь тиймэрхүү маягийн сонин гаж юм шиг тэгтээ нэг тийм тэгэхгүй нэг бүр нэг балааруулаад ингээд засаж масна энэ ингээд солиороод явчихвал наач утгагүй байхгүй. Одоо тийм нэг юу вэ? Амтныг ч гэсэн ер нь бол тэр нэг адуу морийг энэ төр бол одоо тэгж нас вид үтсэн морийг засна масна гэж байдаг юм тийм хорвоод ер нь байдаг баг. Зүгээр Монгонд нь л одоо манай монголчууд ч нэг хурд малаа хөнгөлж яах гэж тэгж ёслол төгөлдөр үлддэг юм байхгүй. Энэ мөнхөрлийг бол тэгтээ гоё харуулах хэрэгтэй. Мөнхөрлийг тэгж нэг тийм зарлан тунхаглаж одоо ингэ тамга дарж тийм ээ. Одоо бахархалтайгаар харуулна гэдэг чинь өөр утгагүй байхгүй. Тиймэрхүү асуудлууд энэ кинонд бол байна. Зүгээр гой юмнууд байна. Чинь Китаногийн хэсэгч явж байна, Тарантиногийн хэсэгч явж байна, вестерн хэсэг явж байна. Хөгжим гэсэн бас дажгүй гоё хөгжмийн юмнууд явж байгаа байхгүй. Энэ Люк ТV бол одоо Люк Номадын энтер бол одоо МСС эднүсийг анхаарах хэрэгтэй. Та нар одоо ингэж ийм юу хийж байгаа. Монголын нийгэмд хэрэгтэй бүтээлч санхүү эдийн засгийн том юм хийж байгаа компани нөгөө нэг гараараа ингээд нураах юм сэтгэл зүйн хүмүүсийн сэтгэл зүйн өмөлөх юм ингээд хийгээд иж болохгүй шүү дээ. Ингээд нэг янз янзын юм байдаг байхгүй. Одоо ингээд эхлэхээр чинь наа чи ингээд Монголд ийм хүмүүсэд ирэхээр чинь одоо энэ сүйс мүс чинь ингээд нэг культ юу юм хаашаа нэгнтэй worship хийсэн тий нэг шүтцсэн одоо жишээ аль юм бол тэр миний ах одоо би бол жишээ кино хийхдээ бол хинч миний ах биш хинч миний багш биш одоо жишээ кинон дээр бол одоо сүсийн багш юу муу бол надад чипуха тоохгүй шүү дээ тэднээс тий жүжигчд энэ нэг том жүжигчин гэсэн нөхдөд бол тийм өстой нэр үнэхээр гоё бүтээл хийсэн хүнийг бол би маш их хүндлээ. Одоо шинэ Бямба найруулагч бол бас сайн бүтээл хийсэн шүү дээ. Нэг дээр алс юу лээ хүсэл шунал гэдэг. Жигжид найруулагч. Би жигжид найруулагчийг хүндэлдэг байхгүй. Жигжид найруулагч шал өөр. Дижитийн жигжид найруулагч. Тэрний хүү биндний тухай ингээд гоё кино хийсэн. Одоо тэгээд Бямба найруулагчийг тойрсон юм культ байгаа юм шиг залуучууд ингээд
Тэр Бямба гэдэг хүн чинь өөрийнхөө юм хийц одоо бол наад хүн орхиод та нар өөрсдөө ингэж бие дагаад явах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй ингээл нэг хүн хэл worship хийгээл ингээл аста Бямба найруулагч л агуу Монголд өөр хүн байхгүй гэл ингээл тэгэл ингээл хоорондоо ингээл яг гэдэг тийм байж болохгүй ш тийм цус ойртолтой байж болохгүй. Энэ залуучууд тиймэрхүү байна. Ерөнхийдөө бол тэгээд нөгөө юугаа сайн ойлгох хэрэгтэй байхгүй. Юм үзэж бас нэг жоохон эхлээд нэг гоё юм үзэх хэрэгтэй байхгүй. Хүн амьдралдаа ёс суртахуун өндөртэй их гоё тийм нийгэм дотор орж амьдарч үзэх хэрэгтэй. Амьдралын гоё сайхныг мэдэрч бол тэр мэдэрч хэрэгтэй байхгүй бол одоо жишээ нь тэр гадаадын тийм яаж ёс суртахуун үйлчилдэг хүн тэгээд ирэхээр ямар гэгээлэг болдгоо тэр мөрийг мэдэрч хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй ингээд дандаа л Монголд л ингээд харлал байгаад идэг харлал байгаад. Тэгэл ингээд Монголын нийгмийн хар нийгэм гэж бодчих болохгүй. Тийм биш байхгүй. Тэгэхээр тэр болохоор ингээд тэрийг ингээд юм сайн сайхныг мэдэрч хүмүүс чинь энэ чинь бас арай болохгүй. Ингэж болохгүй гэж бодож байна. Одоо чи миний энэ хийсэн сэтгэлийн зам ч үгүй тийм үү үйлсэл хүс дандаа л хайрын тухай кино шүү дээ энэ бол. Тэгээд дандаа юм бодуулах тухай кино. Тэрнээс тэнд очивол ингээ хүн утгалаал ч юм ингээл утга шүү барайл балаараал тэнхтэл тийм кино хийж болно л дээ. Гэхдээ яах юм нийгэм чи тийм угаасаа юм baby mindтэй юм монхогрол дүүрч ийм нийгэм байх чинь арай нэг жоохон гэгээлэг юм их хэвчтэй шүү дээ. Нэг ёсонд энэ чинь киноны найруулагч гэдэг чинь нэг ёсонд юу байхгүй. Эдийн засгийн үед яг зүгээр бас эдийн засгийн асуудал байж болно. Гисэн хэдий боловч хүмүүсийн оюун санаанд нөлөөлж байгаа хүн гэдэг утгаараа би хүмүүсийн оюун санаанд илүү хүний оюун санаанд ерөн зүгээр яаж нөлөөлж болно шүү дээ. Тэгэхдээ тэр чинь нөлөөлөх хязгаар гэж байна шүү дээ. Би хүмүүсийн оюун санаанд сайн сайхнаар нөлөөлөх ёстой. Тэр 300 жил болцсон энэ залхацсан нийгэмд бол хүн чинь Тарантино шиг, Гитано шиг Японы нийгэм чинь ингээд юундаа ингээд ёс суртахуунд ингээд олон зуун жил залхацсан болохоор тийм гаргахаар сонирн байгаад байгаа байхгүй да. Тэр чинь ерөөс ойлгох. Тийм кино Тарантино гэдэг юм чинь, Гитано гэдэг юм чинь би энэ Монголд ингээд хийчих. Тэгж болохгүй. Тэр чинь нийгмийн юу чинь шал өөр. Зүгээр гадаад руу гаргах ч бас нэг өөр. Монголд хүлээж авах юу чинь Монголд хийчихэд гадаад руу ийм гээд ингээ гаргах гэж бол бас нэг өөр асуудал яригдана. Тэгэхгүй ингээ 300 жил үздгээ үзээд бүр ингээ соёл нь бүр ингээ сүүлдээ бүр ингээ халиад ингэсэн нийгэмд бол янз янзын юм хийхээр ч хүн гараад ирж байгаа байхгүй. Одоо Тарантино ч юм. Тэг ачаа юм ийгээл агуулга дотор ч ингээд нэг хүний чих мэх огтлоо бол тийм. Тэгдэг шүү дээ. Тарантино ихний Reservoir Dogs. Гитано тэгэл ингээд яг ингээд тийм мапын юу хийгээд байгаа юм уу эсвэл зүгээр тоглоом мөрөгдөө тоглоод байгаа юм уу эсвэл зүгээр зугаацаад байгаа юм гэдэг иймэрхүү байдлаар ингээл кино хийдэг дандаа. За тэгээд тиймэрхүү тэр ийм культ мүлт үүсгээд ингээд ягаад байгаа тал байна зүгээр тийм үнэртэй тэрнээс нэг тийм айхтар үүссэн ч юм байхгүй л байна л та. Тэгэхдээ зүгээр Монголд бол хаасаагүй тийм культ үүсчихэд байна шүү дээ. Зүгээр эрүүл культж байгаа өвчтөө солиотой культнууд зөндөө байгаа. Тэгэл тийм байна. Тэгэл энэ чинь American History гэдэг X гэдэг кино байдаг тийм.
саяхан би бас үзчихсэн байхгүй. Тэгээд тэрэн дээр ч юм бол ерөөсөө Эдвард Нортны тоглосон нөгөө нь Эдвард Фурлан гэдэг нөгөө Терминатор 2 дээр Judgment Day дээр тоглодог жоохон хөвгт чинь арай жоохон том болсон гэдэг тоглосон. Бас л энэ культийн тухай кино шүү дээ. Ингээл нэг хэсэг нэг том нөхөр тэнд суудсан нациг л ингээл яагаад гэдэг. Цагаан арснууд илүү одоо superior юу гэдэг. Ингээл рекламадад идэг тэгжээд л тэгээд нөгөөх нь жинхэнэ одоо шоронд ороод ингээд яасан чинь юу нөгөө цагаан арснуудтай дээрлэхүүлээд бүр тэгээ нөгөө хар арснууд нь харин ч бүр за яг хөө дээрлэн яахгүй юм гэхэд намайг одоо хизээ ирж нохолдоо гэж би өдөр болгон яажсан гэтэл ерөөсөө надад нэг ч гар хүрээгүй гэж хараа ирсэн. Тийм л үүдэх байхгүй. Тэгэхээр та нар энэ юм үзээгүй хүмүүс чинь л ийм хачин культ маягийн юм хийгээд идэх байхгүй. Юм үз эхлээд жоохон соёл үз. Тэгэхгүй ингээл Монголдоо ингээл нэг тэнхтэл ингээл би одоо нэг жоохон дүү кино найруулагчтай болохоор л хэлээд байна. Монголдоо ингээл тэнхтэл байхаар чи наа чи сэтгэлгээ ч өгөхгүй ингээл Монголынхаа тэнийг юм яагаад ингэж байгаа байхгүй. Эхлээд энэ гадаад модод руу нэг 2-3 жил амьдраад чинь юу 40-50 наснда ч кино хийж болно шүү дээ. Хүмүүс ингэж амьдрэх юм. Дэлхий дээр хүний ёс суртахуун гэдэг чинь ийм байт юм байна. Ингээ юм үзэж хэрэгтэй байхгүй. Зорооч юм бол Японд кино сургуульд өссөн гэдэг байх шүү. Тэгээд одоо тийм Монголын цагаан гоё ийм юу кино хийх хэрэгтэй шүү дээ. Заавал хар барааны түүж аваад Монгол юм гэдэг тэгээд ах юм байхгүй зүгээр нэг юм хөнгөн нийгэмд үйлчлэх гэж байгаа бол кино одоо тийм нийгмийн хар барааны түүжсэн дөрвөл хаан чадварч хүн чинь бүгд эрэхтэй шүү дээ. Тэгэхээр ч одоо нэг би энэ бол одоо нэг тийм хөнгөн шингэн нэг тийм тэгсэн мөртлөө гоё юм сэтгэлгээний юм л үзэх дуртай гэдэг. Тэрнээс ч ингээд нэг ачин тийм угаасаа гудамжаар гарлаа бол машинд цуулвал хэрүүлэр бол та амуустаас лалар малар ац мац гэл ингээд ацаа хийж байгаа чи энэ төр гэл ингээд зүгээр зогсож явах тэрэл хажуунаас хүмүүс ашиглаад байгаа шүү дээ машин доторч машинаас машин гаднаас ч тэр шиг л ийм байхад одоо тэрийн заавал кинон дээр ингээд тэрийг үзмээргүй шүү дээ. Тийм кинонууд ээж гарах хэрэгтэй шүү дээ. Тэгээд үзэх бид нэр үзмээр шүү дээ. Жоохон арай жоохон соёлтой хүмүүс, арай жоохон нийгмийн жоохон гэгээлэг болцсон хүмүүс тий. Яг нийгмийн хаяа нэг бас дарамттай хэсгийг ийм асуудал, нийгмийн асуудлыг хөндөхөн зөвлөлт байх зүгээр. Тэгэхээр тэрийг бас эвтэйхэн харуулах хэрэгтэй. Зүгээр л маа гэл ийм байна чи нэг үлсмээ гэл. Тийм байж болохгүй. Театр метр кино гаргахтаа одоо нэг амраа шиг маа гэл ингээл гаргачдаг гэж болохгүй. Фантастик юу лээ? Fantastic production гэдэг нэгтүүд. Ямар ч юу байхгүй. Сүүсийн бүтээлүүд. Би тэднээс ярих гэж тэднээс ямар ч сүр байхгүй, боловсрол байхгүй. Одоо нэг хуучруулан ч гэсэн ямар ч сүр байхгүй. Зүгээр бүр хойно маань төгссөн нөхдүүд нь бол арай өөр байж магадгүй юм билээ. Гэхдээ би Орос боловсрол эзэмшсэн хүмүүс ч гэсэн айхтар тийм явцсан байдгийг би бол мэддэг байхгүй. Тэгээд юу лээ жигч зэрэнгээл нэг найруулагчийн
хэдэн 3 кино байна. Их банальны янз янзын юм гаргаад тэгэл нийгмийн асуудлыг хөндлөнө гэл. 90 онд баахан Монгол удам яагаад үрээ яачих юм Монгол хүн гэдэг чинь бүр удмаараа ингэх юм шүү гэл. Бодвол тийм анхаарал хандуулах гэж хэлсэн юм л. Эсвэл хүн чанар гэдэг чинь айхтар муудсан байж гэдэг юм уу тийм. Гэхдээ тэр биш байхгүй. Монгол хүмүүс ч одоо сэргээлтийн зэг дээр явж байгаа байхгүй. Монгол хүмүүс сэтгэлгээ бол сэргээлтийн зэг дээр явж байгаа шүү. Монголын энэ одоо нэг түрүү яагаад юм чинь. Одоо амар гэгээлэг болсон байхгүй. Жишээ нь би одоо жишээ юм уу харж байгаа чинь тэр үйлсэл хүсэн тэрийг гаргаад кино театрт яаж явах чинь хүмүүсийн сэтгэл амар гэгээлэг болсон. Тэгэхээр тэр сэтгэлгээнд нь тохирсон тийм яах болохоор чинь хүмүүс чинь бас яа штэ. Кинолыг жоохон гол штэ. Одоо кино хийдэг гэхэр чинь хүмүүс баг зарим хүмүүс ичих байх шүү. Би ч нэг хайхтар хийсэн чинь байхгүй л зүгээр. Киноны хайхтар сүртэй хийдэг ч биш. Би ч найруулагч энэ тийм. Одоо бол өмнө нь бол жоохон хэлж мэлэл найруулагч энэ их дуртай байсан. Одоо бол тийм тэр бол өстэй бүдэг. Кино хийдэг гэж хэлдэг найруулагч гэж яваад идэг нөхдөж байгаа. Зарим үед ичих хэрэгтэй шүү дээ. Ямар кино хийсэн гэхээр кино театрт баг гараагүй байхдаа балтагдсан кинонууд байна уу? Гараагүй байхдаа гараад 1 сар болоод мартагдсан. Жишээ нь Бямба найруулагчийн кино бол Хүсэл шунлыг бол би нэг тэгж мартдаг шүү дээ. Одоо зүгээр гадаадын олон найруулагчийн кино бол нэг бүрчлэн ингэ санаж идэг байхгүй. Дахин үзмээр санагддаг байхгүй. Хүсэл шунлыг бол би дахин үзээгүй л дээ. Тийм easy нэг тийм хүний нэг сэтгэлийг хөндсөн тиймэрхүү байх хэрэгтэй байхгүй. Алсын өдөртлөх гэсэн тийм хүнд кино биш шүү дээ. Хүн тийм цаавраа юм хэлж байгаа юм шиг тиймэрхүү кино шүү дээ. Хөнгөн кино байхгүй. Тэгэхээр хөнгөн байдлаар хүнд юм хэлэх гэдэг шүү дээ. Тэгэхээр тэрийг заавал хөндрүүлж яачаал усаад ээж болохгүй. Хүнд цочроо өнөдр гэл тийм. Чин би одоо ингэж сэтгэлийн замж гэдэг юм уу үйлсэл хүссэн энэ төр өөрийнхөө кино одоо үзэх нь олон дахин үзэхэд ямар идэм мэдгүй. Би бол дахин үзэл гэдэг. Одоо би Александр Пейний кинонуудыг бол бас дахин их үзнэ. Хаяа Биг Лебовский нөгөө Coen Brothers-ийн кино үзнэ. Өөр тэгэл юм хайхтар үзээд идэг кино хоорчод шүү дээ. Зүгээр үйл явдлаар л ингээл нэг юг яагаад болохоос ш нэг цаана нэг тийм нэг дүрслэл дээр нь тэгээд нэг цаанах вижюал юмараа ингээд нэг гоё тайвшрал олгохгүй байгаад байгаа байхгүй. Кинонууд тий. Тэгтэл үйлсэл хүсэл бол зарим нэг би бүх хэсэг нэгээгүй шүү зүгээр сүултээ бас зарим нэг хэсэг нь амар тийм гоё хэсэг байдаг байхгүй. Дараа нь тусал зам гээл хэсэг газар би ингээд дахин ингээд гүйлгээд үзсэн шүү дээ. Яг нэг өөрийнхөө үзэх хэстэй хэсэг ингээд сэтгэлийн зам дээр ч гэсэн яг нэг үзэх гэсэн хэсэг ингээд яг тохируулж байгаа нэг
5-10 минут үзсэн шүү дээ. Тэгэхээр гоё тайвширчдаг. Чин Sideways Александр Пейни киноны би бас ихний нэг 5-10 минут үзсэн шүү дээ. About Ishmael-ийн бас нэг хэсэг юм үзсэн шүү дээ. Одоо тэр юуны Wong Kar-wai Chungking Express-ийн бас нэг ихний нэг хэсэг гоё юу юм үзсэн шүү дээ. Яг амар гоё cool гоё хэсэг байдаг байхгүй. Chungking Express-ийн нэг тийм гоё хэсэг. In the Mood for Love-ыг бол үздэг шүү дээ. Арай нэг жоохон жүжиг маягийн кино болсон тийм юм шиг санагддаг шүү дээ. Кино л өөр шүү дээ. Кино ч өөр байхгүй. Жүжиг бол жүжиг шүү. Жүжиг плей яг тайзан чимэл тайзан тийм кино ч болохоор